Монгол Улсын гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яам 2025 онд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил хэмээн зарлалаа. Төрийн үйлчлэгээ гэж яригдахаар зарим хүнд олон цаас, олон хаалга, урт тараалал бодогддог. Харин хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд энэ бүхэн бүрч хэцүү байдаг. Нааш цааш олон удаа явах шаардлага, ойлгомжгүй журам, тохиромжгүй орчин. Энэ бүхнийг өөрчилж, төрийн үйлчлэгээг хүн бүрт хүртээмжтэй болгох зорилгоор бид бэрх биш, ээлтэй төрийн үйлчлэгээ төслийг эхлүүлж байна. Төслийн зорилго маш тодорхой. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд төрийн үйлчлэгээг саадгүй, шуурхай, ойлгомжтой байдлаар авах боломжийг бүрдүүлэх. Үүний тулд бид дараах өөрчлөлтүүдийг хийн. 1. Нэг цагийн үйлчлэгээ. Төрийн олон үйлчлэгээг хүртээмжтэйгээр нэг дороос авах боломж. 2. Орчны хүртээмж. Үйлчлэгээний танхим, цахим орчин илүү ээлтэй болгоно. 3. Ойлгомжтой мэдээлэл. Хэлбэршүүлсэн дохионы хэл зурагт танилцуулгатай тайлбарууд. 4. Сургалт. Төрийн албан хаагчдыг илүү ойлгомжтой, мэдрэмжтэй үйлчлэгээ үзүүлэхэд сургана. Энэ бол зөвхөн журам өөрчлөх тухай биш. Энэ бол шат дамжлага үүсгэж байгаа дүрм журмуудыг хэлбэршүүлж, төрийн үйлчлэгээг хүн бүрт хүргэх бодит алхам юм. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон тэдний асран хамгаалагчид төрийн үйлчлэгээнд хүндрэлгүй хамрагдсанаар тэд нийгмийн амьдралд идэвхтэй оролцох боломж нэмэгдэнэ. Халамж авагч бус, бодит оролцогч, шийдвэрт нөлөөлөгч болж төлөвшөх эхлэл тавигдана. Цаашлаад ажил хөдөлмөр эрхлэх, боловсрол эзэмших, өөрийн дуу хоолойг төрд хүргэх бүх боломжинд тэгш хамрагдах нөхцөл бүрдэнэ. Товчхондоо төрийн үйлчлэгээ бодитоор хүртээмжтэй болох нь хүний нийгмийн зах биш, төв рүү татдаг хамгийн хүчтэй алхам юм. Бэрх биш, ээлтэй төрийн үйлчлэгээ. Хүнд суртал биш, хүний төлөө төрийг хамтдаа бүтээ.